Монголын татварын албаны хувьд бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк, олон улсын валютын сангийн тусламжтайгаар татварын албаны мэдээллийн хардвер болон софтвер талуудын бүрэн шинжилгээг бол хийж ирлээ. Одоо бид нэр дараагийн шатны шинжилэл болох машин learning программыг татварын албаны үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна. За энэний үр дүнд тухайн салбараас орж ирэх ноогдол, орлогыг бид нэр бүрэн зөв тодорхойлох, за татварын тайлангуудын хоорондын уялдааг үнэн зөв байдлыг тухайн цаг үед бүрэн тодорхойлох, за мөн түнчлэн харилцан хамааралтай татвар төлөгчдийн хооронд хийгддэг үн шилжилтийг бас тодорхойлох, бодит датан дээрээс суурилж шийдвэрээ гаргах ийм давуу боломжууд татварын албаны үйл ажиллагаанд гарч ирж байгаамаа. Ингээд их хөгжлийн сан дээр суурилсан машин learning программыг бид нэр үйл ажиллагаанд эх 2-3 жилийн хугацаанд бүрэн нэвтрүүлж дараагийн шатны Artificial Intelligence буюу хиймэл оюун ухаанд чиглэсэн ийм татварын дараагийн шатыг бол бид нар бас төлөвлөн ажиллаж байгааг бас энэ дуулах таатай байна. Энэ их цугларсан мэдээллийг цэгцтэй боловсруулж эцсийн хэрэглэгчд хүргэж өгснөөр эцсийн хэрэглэгчийн шийдвэр гаргалт илүү оновчтой болж өгдөө. Бид нар Big Data технологи ашигласнаар өгдлийг хадгалах зардал маань буурч, өгдөл боловсруулах хурд маань хэлбэр аргаар өргөдөх боломжийг олгодог байна. Ингийн тулд бид нар Distributed Engine буюу Spark, Columnar Storage Engine буюу Kodo, Parallel Process Query Engine, Impala гэх мэт Big Data технологи 10 технологиг хослуулан ашигласан байна. Энэ удаагийн төслийн онцлог нь илүү дата руу чиглэсэн гэдгээрээ онцлогтой байсан. Төсөл маань яг одоо бол бидний харж байгаа үр дүн бол цаашдын 3-5 жилийн үр дүнтэй харьцуулахад илүү одоо бид хэд дахин үн цэнтэй үр дүн бидний хүлээж байгаа шүү гэж бидний хувьд ойлгож байгаа. Яг одоо бид бол татварын ерөнхий газрын хамт олонтойгоо хамтраад одоогийн бодит орчин дээрх хэрэгжилтийг илүү үр дүнд өндөр түвшинд хүрэхийг зорж ажиллаж байна. Төслийн удирдлага, судалгаа шинжилгээний чиглэлээр бол энэ төслийн хүрээнд их үр дүн гарсан гэж тооцож байгаа. За нэгдүгürt бол маш их хэмжээний өгдөл датаг боловсруулаад цаг хугацаа хүн хүчийг шаарддаг байсан. Энэ үйл ажиллагаа бол энэ технологиудын хүрээнд бол шийдэгдэж бодит цагийн хооронд шилжсэн байгаа. За хоёрдугаар татварын албаны мэргэжилтнүүд маань дата анализ, машин learning буюу маш өөрөөс суралцах технологиудыг эзэмшиж дараагийн шатанд шилжиж эхэлж байна. За гуравт нь маш зэгцтэй болсон энэ өгдөл датан дээр бол ямар загвараар дүрслэн харуулах шинжилгээ хийх боломж бүрдээд байгаа. Эдгээр шинжилгээнийг олон талаас нь хийх болсноор бол бид нар эдийн засгийг ирээдүг таамаглах боломж бүрэн бүрдэж байгаа юм.